Швейцарын холбооны улсын Женев хотноо 2025 оны 11-р сарын 3-наас 11-ний өдрүүдэд Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн, хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 50-р хуралдаан болж байна. Тус хуралдаанд манай улсаас гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга мөнх түшиг, хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга мегмар болон албаны бусад төлөөлөл оролцож Монгол улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжид 4-р тайланг 11-р сарын 4-ний өдөр амжилттай хэлэлцүүллээ. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас өрнүүлж байгаа шуурхай гүйцэтгэл аяны хүрээнд банкны төлбөр барагдуулах газраас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдрөлийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хариуцлагын талаар иргэн хуулийн этгээдийн төлөөлөл болон албан хаагчдад мэдээлэл өгснөөс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явал явуулсан үйлчлэгийг иргэд олон нийтэд үзүүлсэн байна. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас гаргасан авилгын эсрэг нэгдийн уриалгыг салбарын харьяа агентлаг байгууллагууд болон албан хаагчид дэмжиж шударга нийгэм биднээс эхлэн агуулга бүхий мэдээллийг бэлтгэн тус бүрийн сошиал сувгаар дамжуулан олон нийтэд түгэж байна. Хэрв танд авилга болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл гомдол өргөдөл байгаа бол дуудлага мэдээллийн тусгай дугаар 110-т мэдэгдээрэй. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албанаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхийг чиглэсэн албан хаагчдын оролцоо сэдвт сургалтыг 11-р сарын 6-нд Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Энэхүү сургалт нь албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, байгууллагын уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой юм а. Дотоод хэргийн их сургууль Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран кибер гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил, онол, чиг хандлага сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөгжлийн төвд 11-р сарын 5-нд зохион байгууллаа. Кибер аюулгүй байдлын чиглэлд төр шинжлэх ухаан боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын судалгаа сайн туршлагыг Монгол улсын нөхцөлд нутагшуулах боломжийг нээх, шинэ судалгааны хамтын ажиллагааны платформ бий болгох алхам тавигдсан үр дүнтэй хурал болсон байна. Дотоод хэргийн сургуулийн хилийн албаны сургуулийн 3-4-р курсын сонсогчид хил хамгаалах ерөнхий газартай танилцах өдрөлөг 11-р сарын 4-нд боллоо. Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсан тус өдрөлгийн хүрээнд сонсогчид хилийн цэргийн музей болон Монгол улсын хил хамгаалтын нэгдсэн удирдлагын төвтэй танилцж ирээдүйд ажиллах салбарынхаа талаарх мэдээллийг авч туршлага судаллаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эм зүйн сургууль, Монголын эм зүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэг, тэрийн цэцэн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран 11-р сарын 6-ны өдөр бидний алхам 2025 эм зүйн тусламж үйлчилгээг инновацид суйрлуулан хөгжүүлэх сэдвт эрдэм шинжилгээний 11-р хурлыг амжилттай зохион байгууллаа. Эмнэлэг зүйн эм зүйн чиглэлээр судалгаа хийж буй судлаачдыг дэмжих, эм зүйн тусламжийн тогтолцоог бэхжүүлэх, тус салбарт тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг хурлыг зохион байгуулжээ. Хууль зүйн үндэсний хүрээлэн эрдэм шинжилгээ сургалт судалгааны ажлаа өргөжүүлэх хүрээнд 2017 оноос эхлэн докторантын цуврал семинарыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн цуврал семинарт Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн докторант Онон Чимэг, эрх зүйн хийдэл ба түүнийг туулах арга зам, дотоод хэргийн их сургуулийн докторант Уянга хууль зүйн боловсролын тогтолцоо сэдвээр тус илтгэл хэлэлцүүлж, хууль зүйн эдийн засаг боловсролын салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулан онлын хэлэлцүүлэг өргөнүүллээ. Орос улбаны улсын дотоод хэргийн яамны харьяа Москвагийн их сургуульд зохион байгуулагдсан полиграф ашиглан хүний бие сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлох сэдвт сургалтад шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх сэтгцийн шинжилгээний засгийн дарга цагдаагийн Ахмад Гом, сэтгцийн эмч Аз Заяа, криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний лаборатори ахлах шинжээч цагдаагийн Ахмад Ариун санаанаар амжилттай хамрууллаа. Энэхүү сургалтаар хүний сэтгэл зүйн төлөв, физиологийн хариу урвалыг судлан практикт үр дүнтэй ашиглах, полиграфийн орчин үеийн арга, технологийн хэрэглээ, шинжилгээний арга зүй, мэдээлэл боловсруулах үндсэн зарчмуудын талаар мэдлэгээ дэвшлүүлжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөхөд анхаарах асуудал, нотариатын зурчлалаар эрхийн улсын бүртгэл хөтлөх, мэдлэг олгох тухай сэдвт ээлжилт сургалтыг 11-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтнүүд танхимаар нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг сумдын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ажилтнууд захимаар хамрагдлаа.